Сайн байцгаана уу байгалийн төгөө музейн тайлбарлагч Ижил Мөрөн байна. Музей нээлттэй өдрөө дарах хэмжээний хүрээнд Монголын үндэсний бахархал төгтөө амьтан болох Мазаалай багваан тухай мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ. Мазаалай багваан Монгол орны алтай өвөр говийн хит ганду, элдв сөг, чулууд, цөлийн бэсрэг, уусын хажуу бэл, хөндөй, нам аараг толгод, уудам хатгар, хоолой, сайр, садрах даган барьшин, залгаа, булаг, шанд, баян бүрд, тойромшигтэн. Нас бий гүйцэн эр Мазаалайг шармайхай, эмийг нь ивш, үр төлийн алмацаг гэж нэрлэдэг. Ерөнхий төрх ойн хүрэн багваатай адил боловч биеэр жижиг, шармайхын биеийн урт 169 см, цэрвэний өндөр 92 см, жин 90 кг. Мазаалайн биеийн дундаж жин 90-100 кг, биеийн урт нь 150 см орчим, өндөр нь 80-аас 92 см, зуны зүс жигд хүрэн бор, өвөл хавар хөрөвтөр, бор сарал, хүзүү хөл илүү бараавтар, бие лагас хөл бахим, давхаа нүцгэн сайртай, таван хураатай, сүүл ахар учир үснээс бараг цухаж харагдахгүй. Жих харьцангуй жижиг, үзүүр нь дугараг, хүзүү богино бахим, хүзүүний угт цагаан цайвар толвтой, хөнгөн шалмаг хөдөлгөөнтэй. Мазаалай багваан шөнийн идэвхтэй, бамрагч дэвшээс бусд нь ганц нэгээр амьдран ороо нийлэг 5 дугаар сарын сүүл 6 дугаар сард явагдана. Дэвшин 1-ээс 2 дугаар сард хичээндээ ихэнхдээ нэг хаяа ихэр бамрагч төрүүлнэ. Хээлээ 180-аас 220 орчим хоног тэн Мазаалай 5 нас хүрч өвжилд орно. Дэвшин 1 эсвэл 2-аас 3 жил өндөж төлнө. Өвлийн 11-р сараас дараа оны 3 дугаар сар хүртэл агуу, хонгол, хулсан ширэнг, сухаан төгөл дагуур нүх хэвтэр засаж ичнэ. Мазаалай багваан элдв идэгтэн говийн харанхуйн жимс, бажины үндэс навч хус зээргэн, сухаан навч зэрэг ургамлаар хоолдог. Мөн говь цэлийн шавж хорхой, гөрүүл зэрэг жижиг амьтны эсэг зэмээ төвж иддэг. Мазаалай нь зундаа нэмэг 46 градус талж, өвөлдөө хасах 34 градус хүртэл хөөдөрдөг газар амьдардаг царайн ганц багваан зол. Өртний ус ойр газарт ус малтаж гаргадаг тул хавтгай зэрэг бусад хөгтгөн амьтдыг усаар хангаж чухал үүрэгтэй. Хамгааллын үед Монгол оронд Мазаалайг 1953 онд ардын их хурлын тэргүүлэгчдийн 84 тоо зарлагаар Мазаалай тархан цастай амьтдын тоонд оруулж агнахыг хуулиар хоригдсон. 1985 оноос эхлэн хоол тэжээлээр хангах хөтөлбөрөөр ирж эхэлсэн. Ингэхдээ унтны усны харилцаа хавар болон намрын улиралд хоол тэжээлийг байршуулдаг. 1987-1997, 2013 онуудад Монгол Улсын улаан намны устдаж байгаа зүйлд оруулсан. 2000 онд амьтны тухай хуулийн 7-гийн нийт заснаар 1000 ховор гэсэн ангилалд хамруулсан. 2005 онд Монгол Улсын засгийн газрын дэмжлэгтэйгээр Мазаалайн тоо толгойг хамгаалах, сурчлан таниулах зорилго бүхий Мазаалай төсөл хэрэгжиж эхэлсэн. Монгол Улсын засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 437 дугаар тогтоолоор Мазаалайг үндэсний бахархал амьтан болгон зарласан. Байгаль орчин аюул жуулчлалын сайдын 2024 оны 2 дугаар сарын 29-ны өдрийн А106 тоо тушаалаар жил бүрийн 2 дугаар сарын 28-ны өдөр Мазаалай багвааг хамгаалах зорилгоор тэмдэглэлт өдөр болгон зарласан. Мазаалай багваан 2025 оны байдлаар 51 тоо толгой бүртгэгдсэн. Хэдийгээр хуулиар агнахыг хориглосон боловч тоо толгой өсгөө байгаа шалтгаан нь хүний буруутай үйл ажиллагаа, идэж тэжээлийн хомс байдал, амьдрах орчны дороолоос шалтгаалдаг. Мазаалай багваан Монголын бахархал, дэлхийн үнэт өвөө юм. Тэднийг хамгаалах нь бидний ирээдүйдээ оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт гэлээ. Тиймээс хүн бүр хариуцлагатай байж байгаль ихээр хайрлан хамгаалцгаая.